Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Улаан хад нэртэй байсан тэр газрыг чухам юунаас болоод хэдийд улаан уул гэж нэрлэдэг болсныг мэдэх хүн ховор. Гэхдээ зарим нэг хүн ялангуяа тэр нутгийн биш хүмүүс тэрхүү сүүхийсэн хідэн зохиог гараад уул гэдэг нэр арай л ахадсан юм биш үү гэж дотроо бодоод өнгөрдөг ажээ. Үнэхээр ч уултай газрын хүнд болоо эшиг хургал тонгочж баймаар цохио шиг тэрхүү бяцхан байцхад харин уртаашаа 10 км сунаж үргэлжилдэг юмсан жий. 4-5 давхар байшингийн хэр өндөртэй тэдгээр хатан хиса уул гэсэн нэр зүгээ зогсохгүй бас өөрийн гэсэн домогтой болсон гэхээр бөрч сонин санагдаж байгаа биз. Харин тэрхүү домгоор нутгийнхан ихэд бахархдаг бололтой байдаг юмсан жий. Ямар сайн даал явуулын хүн очсон даруй улаан уулаа зааж бахархахын ялдамт нэгнээсэ. Чин хүнд улаан уулын домгийг ярьж өгсөн үү гэж лавлан асуудаг аж. Цаатах нь ярьж арай л амжаагүй явна гэвэл ихэд харамссан царай гарган хурдан ярьж өгөөч ээ. Наад хүн чинь тэгвэл улаан уулыг маань огт өөр нүдээр харах болно гэж шавтуулдаг аж. 20 жилийн өмнөөс энэхүү зөрөлдөж сүүхилдсэн улаан цохон дундаас нэг хачин амтны мөр олдсон гэдгээ. Усан борооны дараа бий болсон нялцгай шавар дээр авраг амтны сарбууны мөр тодоос тодхон үлдсэн байж. Нутгийн настай хүмүүс уг мөрийг дараагийн бороонд угаагдан арилтал тал талаас нь шинжлэн үзэж янз бүрийн таамаг дэвшүүлсэн боловч яг тийм амтан байна гэд хэлж хэж чадсангүй. Шовооных шиг урт хумс болсон сар буутай атлаа. Уул нь яг л баавгайлууга бар вайсан том өсгүйтэй мөр байсан учраас хүмүүс толгоос ихсэрхээс өөр үг хэлж чадахгүй байв. Тухайн үед уртаараа сунаж үргэлжилсэн улаан цохог уул гэж хинч нэрлэдэггүй байсныг дурдах хэрэгтэй. Хачин амтны авраг мөр олсноос хойш хүмүүс улаан цохон дундуур ганцаараа сэлгүүцэн явхаас айж имээдэг болсон юмсан жий. Тэгтэл ч удалгүй ямаага хаднаас буулгаж явсан 12-той жаал хүү мөрөн дээрээ далавчтай бүлтээсэн томнууд дэлдийсэн далбор чихтэй болчин шөрмсөн зангирсан авраг амтныг олж харсан тухай яриа тараамагц айлууд цайныхаа дэжиг улаан хад руу өргөдөг болсон аж. Улаан хад угаасаа эзэн савдагтай байсан. Тэр нь гараад иржээ хэмээн хөгшчүүд хоорондоо хүүрнэлдэн харин залуус тэрхүү хачин савдгийг нүдээр үзэх болж өгвөл агнах хорхойд автан адууны дил шиг цуварсан чулуун ханам дундуур нь буу байран сэлгүүцдэг болжээ. Нэг удаа тэдгээр залуусын нэг нь улаан хадны яг гүнд орших газар руу хавж орсон нүхний дэргэд нөгөө хачин амтантай улаан халз тулгарсан юмсан жий. Авраг бит яг л томруулсан сарсан баг баха шиг харагдаж байсан бөгөөд гал шиг улаан үдээр залуу ирийг олж харамгацаа хүзүүн сунан дээрээс нь нөмрөөд авсан байна. Угнаж явсан моринч тэрхүү хачин амтныг харамгацаа дороо шээс алдан жижрээ зогсчихжээ. Сарсан баг баха шиг төрхтэй авраг амтны хүзүү ууламсан сар өмнө нь нэрч тохой хэрийн хурц шүднүүд яр зайсан амаа ангаймагцаа ганцхан ухас хийгээд залуу ирийн унаж явсан морины толгойг тас татан залгиж орхисон байна. Айсандаа ухаан балардах шахсан залуу явган нүцгэн гүйн ирж уг яриаг тараасны дараа хүмүүс очиж үзэхэд үнэхээр мориныхон толгой тас завч өөлсөн юм шиг алга болчихсон байсан гэдгээ. Энэ өдрөөс хойш айлууд улаан хад руу малаа бэлчээхэ болж уул хэмээн нэрлэж хүнддэгдэг болжээ. Гэвч жил өнгөрөх тусам айдас нэмгэрч айлуудын мал урдын адил улаан уулын хавцал руу цовж эхэлсэн байна. 96 оны хавар гонио хэмээх айлын 7 дугаар ангийн охин Сэрж Метаг гониамаага эргүүлэхээр улаан уулын хатан зохиороо ороод гэнэт орс сурвгүй алга болсон байна. Сумараныг ирж хайгаад бүр аймагаас хүртэл хүмүүс ирж хайгаад олсонгүй. Хэлийн цэргийн нислэг дээр хүртэл тэрхүү алга дарамхан хад чулуудыг дээрээс нь нэгд нэгэнгүй нэгжсэн боловч олж чадсангүй. Аимшигтач гэмээр энэ хачин явдлаас хойш бүтэн жил улаан уул руу
ганц ч хүн хөл тавьсангүй. Харин нэг удаа лувсан гихч дал шахсан өвгөн салхитаад алга болсон хэдэн тэмээг улаан уулын хадан зохионоос гаргахаар зориг гарган хисаа руу яваад орч. Өвгөнийг тэмээгээ туугаад буцаж байтал гэнэт хадан зохио дамжин үл үзэгдэх эмэгтэй хүний уянгалан дуулах хоолой сонсогдсон байна. Тэр явдлаас хойш улаан уул руу санамсаргүй явж орсон хүмүүст үл үзэгдэх эмэгтэй хүний уянгалаг намуухан хоолой хаанаас гараад байна гэмээр сонсогддог болжээ. Нутгийн зарим хөгшин үүнийг сонсоод улаан уулын савдаг эр хүйстэй амтан байж л хэрвээ эм хүйстэй бол эр хүн алга болох байсан юм гэсэн сонин юм ярьдаг болж. Тэдний бодлоор эзэн савдагтай уул усанд 100 жилд нэг удаа эрэм янз бүрийн хүмүүс орс сургуугийн алга болдог бөгөөд хүмүүс түүнийг төдийлөн хайхардаггүй юм байх. Чихэна. Олзва таагүй мэдээ сонсчээ. Хөдөө амьдардаг ганц охин дүүн газрын гай гэж зүйлд дайруулан ухаан алдаж унаад сэхэ оролгүй байсаар аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Монголчуудын зан юм хойно олзва энэ тухай сонсуута шинжлэх ухаан гэхээсээ илүү үзмэрч зурх хайч төлөгч нар руу хадаг бариад гүйхэн дэрэ. Гэтэл баян хошуунд амьдардаг дүүрэгтэй төдийгүй хэд хэдэн аймагт нэр алдарн төгсөн Сэргэлэн Баатар гэдэг төлөгчөр маш сонин зүйлийг хэлсэн байна. Тэр бэр дүүчин газрын савдаг бузарлсан чулуутай таарсан байна. Даруйхан чөтгөрийн ус олж шатааж ариулахгүй бол амь насыг нь аврахад бэрхтээ. Гэсэн төлөг буулгасан юмсан чи. Нэгэнт ангаах ухаан хүртэл он шиг нь тайлахгүй. Эмч нар цөхрөнгөө барж хаад байгаа хойно төлөгчийн айлдсан зүйлийг ирж хайхаас өөр арга олдсонгүй. Шарсан хандахгүй шар зурхаач олзвойд чөтгөрийн ус олж шатаа гэж хэлэхдээ хаа сайгүй хөглөрч байдаг зүйлийг хэлж байгаа мэт гайхрамжгүй үгүүлсэн учраас олзвойч анхандаа чөтгөрийн ус гэдэг өв сургамал байдгийн байлгүй амархан олдох байх гэж бодчихъя. Ингээд хүний хар нүднээс бусд нь байдаг хар зах дээр л тэрхүү чөтгөрийн үсгээ чинь байдаг байх гэж бодоод наран туул руу гараад чидчихсэн байна. Гэвч чөтгөрийн үсгээ чимийг зарж байгаа амтан байсангүй. Ганц нэг хүнээс чөтгөрийн үс гэдэг өвс хаагур зардгийм бэ гэж асуухад алмайран гайхсан хүмүүс дуугийнхан мөрөө хавчаад хялалзан алга болсон бөгөөд зарим нь мэдрэлийн өвчтөй юм уу хэмээн хөөж тууж нэг нь бүр чи хүнээр доогдохгүй хийгээд байна уу хэмээн заамдан авч золтой зодчихсангүй. Хэдэн өдөр хөлөө эрэгтэл хотын бүх захаар явсан боловч чөтгөрийн үс гэж зүйл зарагддаггүй. Тэрч байтугай хүмүүс огт мэддэггүй болохыг ойлгожээ. Арга барсан манер сонин хэвлэл болон телевиз радиогоор чөтгөрийн үс яаралтай өндөр үнээр худалдаж авна. Ганц хоёр ширхэгч байсан хамаагүй гэсэн зар нийтлүүлсэн боловч 10 хоноход хэнч түүн рүү уцтсангүй. Гэтэл 11 дэх өдөр нь жигтэйхэн цангилсан шингэн хоолойтой хүүхэн түүн рүү залгасан байна. Тэр бэр. Сайн байна уу? Танд чөтгөрийн үс хэрэг болоод байгаа гэлөө. Ямар үнээр авах юм бэ? Гэж асуухтаа утасны цаан даажантай хөхрөөд байх шиг санагджээ. Гэвч олзва тоосонгүй. Ямар ч байсан чөтгөрийн үс нь үнэхээр байгаа бол авчих. Хэмээн шийдэж уцаар ирсэн хүнтэй боловсролын их сургуулийн үүдэн дуулцгаар тохироод буш шуухан очвол нэлээд хүйтэн царайтай хэдэн хүүхэн зогсож байна гинэ. Тэд олзвад жижигхэн цаасанд нэм байлж боосон буржгар шар ус харуулад энэ үсийг хамаагүй зарж болдоггүй юм аа. Цагдаа нар харавал хураагаад авчихна шүү. Гэхэд манер бушуухан шиг халаасандаа хийгээд орхисон байна. Ингээд үн хан шиг нь асуувал бэлнэр 500,000 төгрөг төлчих гэж нэгсэн байна. Олзва чөтгөрийн үсгээ чинь ийм их үнэтэй байдаг гэж сонсон чиггүй. Гэхдээ олоход маш хэцүү байсан учраас ямар ч байсан 100,000 төгрөгөөс наашгүй гэж бодоод тийм хэмжээний мөнгө авч очсон байжээ.
Гэтэл санаанд нь багтамгүй үн хэлсэн болохоор эхлээд 8 буцах гэснэ. Энэ хідэн ус дүүгийн минь аминд орон шүү дээ гэдэг мухар сүсэг тавтаад тэр даруй ихнэрлүүгээ ярьж алтан эмэг бүгжийг нь ламбард нь тавиулаад өөрийнхөө гар утсыг хүртэл зарж байж 500 мянган төгрөг хүргэн нөгөө адармаатай чөтгөрийн усыг худалдаж авчий. Гэвч яг чөтгөрийн ус мөн бишийг яаж мэдэх билээ гэдгээ худалдаж аваад гэртээ ирсэн хойноо л сансан гэж. Хэрвээ ловгорчин хүмүүс тааралдаад зүгээр л нэг үснийсээ бөгч хулигдсан байвал яах билээ. Гаднаас нь харахад жирийн хүний ус шиг буржисэн шар хялгас байсан учраас ямар ч байсан нөгөө зурхаачаасаа очиж асууя гэж бодоод дам даржаар хөдөлжээ. Шарсан махандахгүй шар зурхаач олз воогийн олж ирсэн үсийг гэлгар утандхийн гаднаас нь тарндаж үтснэ. Чээ чинь нохооны хялгас худалдаж аваад ирсэн байх шүү дээ. Амьтны үс таньдаггүй юм уу гэж зэмлээд гал руу хийчихсэн аж. Үүнийг сонсоод олзвоогийн уур дүрсгий. Би ямар урд өмнө чөтгөрийн үсгэж зөйлийг олж харсан биш. Яаж мэддэг юм бэ? Ингээд өөрөө чөтгөрийн үс энтер гэж чулуу хөөлгөөд намайг хөөхөн хогроогоод байна уугүй юу? Өвчин зовлонд ороогдоод ядарч яваа хүнээр багхан тоглоно шүү. Тийм сүрхийн юм бол өөрөө тэр чөтгөрийн үсээ олоод ир. Би наад хэдэн хялгасыг чинь хагас сая төгрөгөөр худалдаж авч шатчихад сууж байна гэж хашгирч орхитол нөгөө төлөгчөр бушуухан явж үзгэсэн бодолтой хэлэнтэйгээр түлхээд хаалгаа гаачих. Чөтгөр шулмас хий үзэгдлийн тухай үнэн худал нь үл мэдэгдэх яриа хаа нэгтээ сонсч байснаас бус. Тийм амтан байдаг гэж нүдээр үзээгүй хүн ингэж бодхоос ч биш яах вэ? Ингээд алдарт төлөгчийн гэрээс нилээд уран муутай гомдолт ойхон гараад явж байтал утас нь хангин дуу горчээ. Утсаа яаран авбал урдаас нь дайжиг нь хөхрөх чимээ гарснаа. Хөөе эргүй амтан минь ээ. Чи чөтгөрийн ус 500 мянгаар худалдаж авсан гэлөө. Тэр чинь Улаанбаатарын өмнө бие үнэлдэг янхан хүүхний ус байхгүй юу? Гэхдээ амьдаараа бузартаад бараг л чөтгөр болчихсон хүүхэн байгаа юм. Ер нь чөтгөрийн ус гэд бодчиход бараг болно доо. Хэмээн даажин тохуу хийхэн сонсогджээ. Олзмой хүний өвчин зовлонгоор тохуу хийсэн тэдгээр хүмүүст үнэн голоосоо хорсон зэв үцэж байв. Мөн шарсан мах хандахгүй шар зурхаач хүртэл эмэгтэй хүний үсийг танихгүй нохойн үс гэж хэлснийг нь санахаас ч бүр итгэл алдраад явчих шиг. Гэвч түүний хор шар нь гоцолдсон учраас ямар ч байсан чөтгөр гэж амтан байдгийм бол заавал түүний үснээс ганц хялгас зулгааж авна хэмээн сэтгэл шолуулаад тэр дороо 70 давхар дахь оршуулгын газрын манаач дээр яваад очижээ. Олзмоо авчирсан архинаасаа дол зогсон манаачд том стаканаар аяглах зураа. Чөтгөр гэж амтан үнэхээр байдгийм үү? Хэмээн асуувал манаач архийг гүдхийтэл залиглаад урт амьсгаа авснаа. Байхаар барах. Над дээр шүн болгон нэг шалтан чөтгөр орж ирдэг юм. Чармаа шалтан эмэгтэй чөтгөр л доо. Бодвол бие үнэлэгч хүүхний сүнс бололтой юм бил. Орж ирээд л хан турган дээр хамаг юмаа дэлгэж хэвтчихэд надтай хурцл үйлдээч гэж гуйгаад байдаг юм. Тэр хий амтантай чинь яаж хурцл үйлдэх билээ дээ. Манай нэг манаачийн найз шал согтуу энэ бүхээг нь унтж байтал нөгөө шалтан чөтгөр чинь хамаг юмаа дэлгэчгээд ороод ирсэн байгаа юм. Согтуу бас тэгэд моног нь хөдөлсөн амтан яах вэ? Өмдөө тайлаад дараад авсан юм гэсэн. Нөгөө манаач маань дэлгүүрээс арх аваад ирэхэд найз нь өмдөө шовтолчихсан. Шалан дээр хий оцгонож хөдлөөд байсан гэсэн. Чээ чинь яаж ийна гэж татаад босготол. Яг сайхан болж байхад хүнийг татаж босголоо гэж уурлаад л бөө юм болсон гэсэн. Бас болоогүй. Чөтгөр шуламч нь баргийн хүүхнээс гой загас наадуулдгийм бай. Би ер нь дараа ирж дахиад тэр чөтгөртэй унтнаа гэж марзагнаад байсан. Гэтэл ердөө маргаашин л бэлэг эрэхтэн дээр нь мундас шиг юм гарч цэврүүтэн үсэрхийлээд эмнэлэг домнолгоор яваад ч дээрдэхгүй байсаар уудалгүй нас барсан да. Тийм айхтар зүйэлтэй орооцолдоод ч дими байхаа гэж хуучилсан байна. Олзва энэ үгийг сонсмогцоо. Өнөөшин тэр эмэгтэй чөтгөрч нь орж ирэх үү гэж асууснаа.
Тэр чөтгөрч нь урт үстэй үү гэж асуусан байна. Манажер золиг гэж. Би тэр ус мөсийг анзаараагүй. Тийм л хэрэгтэй юм бол чи өөрөө шин надтай хамт хоноод харахгүй юу? Харин надад ахиад ганц жил арх авч өгөн шүү гэж барьц нэгсэн ажээ. Олзва эмэгтэй чөтгөр гэдэг мэдээж сексээсэн урт үстэй л байж таараа гэж бодоод манай ч өвгөн дахиж нэг шил арх авч өгөн шовгорт нь гутлаа тайлан тухалжээ. Шөн дунд өнгөрхийн алдтай архиндаа нам цохиулсан оршуулгын газрын манаачч нам хорхираад өгч. Нөгөө эмэгтэй чөтгөр нь байдаггүй. Олзва манаачир бас л өөрийг нь хуурч арх уухын тулд худлаа залж дээ хэмээн бодож хэвтдэл. Гэнэт хаалга аяархан чихрах чимээ гарсан байна. Өндийн харвала хаалганы завсраар яга манан савсах шиг болсноо. Шавшалдан хүүхэн хөвөөд ороод ирэх нь харагджээ. Тэрхүү шалдан хүүхний сүнс хоосон биеийнхээ хамаг байдгийг ил харуулан дэлгэж шалан дээр хэвтээд хуруугаараа дөхөн дуудаж эхэлсэн байна. Нүцгэн хүүхэн харсан Олзван сэрэл хөдөлсөн боловч манай чирийн яриаг өмнө нь сонссон учраас тийм зүйл бодогдсонгүй. Харин шалдан чөтгөр ямар ч үс байхгүй. Хав халзан толгойтой болохыг хармагцаа урам нь хугараад явчихж. Нэрт гэрэлцэн тэрхүү хий хоосон дүрс бүхий шалдан хүүхний биед ганц ширхэг үсч харагдахгүй байжээ. Ээнхүү сансандаа хүрч чадаагүй Олзва маргааш өглөө нь оршуулгын газраас урам муутайхан гэрийн зүг буцжээ. Гэхдээ тэрээр ямар ч байсан үнэхээр чөтгөргөж амтан байдгийг хоёр нүд дээр харж идэгсэн учраас төвний үсийг олж болно гэж дотроо бодсон гэж. Үүнээс хойш үзмэрч зурх хайч Луижинч лам нарын гэр орноор эргэлдэн чөтгөрийн үс хаанаас олж болохыг сураглан нэлээн хэсүүчсний эцэст гомбил химээх нас дайвтар ламтай уулзаж учир байдлаа тоочвол дарихийн шин эцэст амьдардаг нэгэн хувилгааны гэрийг зааж өгсөн байна. Олзва ламын заасны дагуу явж очвол гэрийнх нь үүдэнд үзүүлж харуулах гэсэн хүмүүсийн урт очир мушгирч байж. Түүнийг ийхүү эрэл сурал болж байх хугацаанд дүүгийнх нь бие улам муудаад найдваргүй гэсэн оноштой өдөр хоногийг өнгөрөөмөр айдаж байгаад сайн мэдэж байсан Олзва олон хүний ард зогсонго хувилгааны идшид чадал чансааны тухай ихийг сонсч өгтөл биширсээр үдшийн бүрийтэй зэрэгцэн герт нь оржээ. Хувилгаан химээх тэр халзан толгойтой ширвэ сахалтай нэгэн байв. Тэр бээр Олзван яриаг дуустал сонссны дараа босч хаалга үүдээ дангинтал онслоод баруун хаяан дах модон авдрыг уудлаад эхэлжээ. Олзваач яашгүй шууд л нөгөө чөтгөрийн үсийг гаргаж ирээд өгөх нь гэж дотроо бодсон байна. Гэвч хувилгаан баатанд боодолтой баахан зураг гаргаж ирээд за чи одоо эндээс гараад дам даржаагийн хийдийн зүүн хойд талын гудам руу яваад оч. Тэнд хүн амтан байхгүй нэг хоосон хашаан дотор яг ийм байшин бий. Гээд нэг зураг үзүүлэн сайн тогтоож ав гэж тэгснэ. Тэр байшин дотор яг бүрхий тасрах үеэр пэшингийнхэн амнаас эмэгтэй хүний бэлхүүснээс доошх би цухойж харагддаг юм. Чи айж сандралгүй умдагных нь хялгаснаас нэгийг тастаад аваарай гэж хэлсэн байна. Өөр илүү дутуу хэлсэнгүй. Олзва хэлсэн ёсоор нь дам даржаад очиж зурган дээр заасан байшинг олж хараад хашааг нь даван орж байшингийн хаалгыг татаж үзвэл онгорхоо байсан байна. Ингээд ямар ч байсан бүрэнхий тасрахыг хүлээн нэг болон суугаад авчи. Бүрэнхий тасрах дөхөж эхэлмэгц гэнэт эзгүй байшин доторх хэмхэрхий пишингийн хавьд ямар нэг зүйл түчигнэн дуугараад эхэлсэн байна. Ойртон очивол үл мэдэгдэх эмэгтэй хүн муухай хашгирах дуу, бензиний үнэр, шүдэн цаврах чимээ сонсогдсноо.
Гэнэтхэн пишингийн амаар шороо нуран унаж Чи намайг ямар болгосноо хараач. гэх дуу хатан эмэгтэй хүний бэлхүүснээс доошх би харагдах шиг болсон байна. Олзваач элдвийг бодод саналгүй бэлхүүснээс доош харлан харагдах умдагны өтгөн үснээс хуруугаараа чимхэн аваад татаж өргөж. Гэтэл чихтүүл ийрэм муухай хашгирах дуу хатсна байшин нурчих вөө гимээр тоос манан хатаад явчихсан байна. Олзваач гарт нэг ширхэг хялгас байгааг олж харамгцаа. Санд минь байшингаас үсрэн гарч гашаан дээгүр даван зүгтжээ. Нэлээд холдсон хой. Гартаа атгсан зүйлийг харвал адууны хялгас шиг бүдүүн ширхэгтэй тасгаар түлэнхий үнэртсэн ганц ширхэг үс байсан ажээ. Үйлээ үзэн байж олсон өнөөх ганц хялгасаа нүдний цөцгийн мэд инхрээлсээр маргааш нь аймгийнхаа төв рүү очиод эмнэлэгт ухаангүй хэвдэж байсан дүүгийнхээ дэрэгдсэн шатааж үнэрт үүлсний дараа гайхмаар зүйл болсон байна. Найдлаггүй химээгдэн бараг үхэж байсан дүү нүдээ алгуур нэгэд хөлгаараа хөдөлгөөд эхэлсэн ажээ. Ингээд өдрөөс өдөрт ил аашсаар сарын дараа эмнэлгээс гарсан байна. Харин энэ үед олзва чөтгөр шулмын ганц ширхэг үсний араас ухаан жолоогүй хөөцөлдөж байснаа эргэн дурсаад өөрийн ирэхгүй юу болоод өнгөрвөө гэж дуалцсан гэж. Олзвайгаас чи одоо чөтгөрийн ус олоод өгөөч гэвэл чадах уу гэж асуухад хүн гэдэг амтан ямар нэг зүйлийн араас ул айран хөөцөлдөвл юу ч хийхээс буцаа болдгийн билээ. Тэр үед миний үдсэн харсан зүйл тийм ч амар санагдаагүй. Гэвч одоо болоо чадахгүй гэсэн билээ. Чихэна. Артаг цэргээс халагдаж ирээд л нэгдлийн жолооч болсон. Ахмад жолооч нар шинэ машинуудыг хэдийн эзэмшиж авсан тул артагт тэг 777 дугаартай машины сегэл оногдов. Бүх сэлбэгийг нь тонож авсаар ажиллагаатай эд анги цөөхөн үлджээ. Залуу хүний ирч хүчээр артаг хэд хоног өнөөх зэвтэй төмөртэй ноцолдоод ямарч байсан астаг явдаг болгочихлоо. Дөнгөжил цогцсооч ирдэг болохоор нэгдлийн дарга дорилог сумын бүх оршуулгын ажлыг артагт хариуцуулан өглөө. Хаяахан дохиох энэ ажил нь эхэндээ жаахан эвгүйч сүүлдээ артаг ажилдаа дасч шарилыг өөр ачиж буулгаж үйлчилдэг болжээ. Анх ирээд л дэг 77 гунаж ажиллаа хүлээж авснаас хойш 3 жил өнгөрөхөд муу машин, муухай ажил хоёроос салаагүй л байлаа. Хүнд хүчээр ажил хийж хол ойр нойр хоолойхаас ч явдаггүй болохоор артагч бие дамар энэ ажлаасаа хөндөрий гэж боддоггүй болжээ. Цэргээс ирэхэд аав нь 8 хантай гэр төхөөрчхөд галыг нь түлэг хүнийг хүүдээ санал болгохоор сэмээрхэн харж явсан аавынх нь багын анд дорилгын баг охин Дунгармаа. Хар багаас тоглож өссөн болохоор артагч Дунгармааг баяртайгаар эхнэрээ болгожээ. Анхны охин нь төрөхөд хажууранд нь нутгийн лам рэнцэн насан эцлэж тэр үеийн сүсэг бишрэлтнүүд их л сайн хүүхэд төрлөө. Рэнцэн ламын сүнсийг буцааж авч ирлээ хэмээн ярилцаж байна. Дунгармаа жимлэгээс гарч артаг дөнгөж гэртээ авчираад байтал Рэнцэн ламын хүүхдүүд аавыг хөдөөлүүлж өгөхийг гуйлаа. Гуйлгаад байх ажил биш, энэ бол артгийн үүрэг байв. Маргааш өглөө нь нар мандахаас өртөж Рэнцэн ламын шарилтай машин шарилын хотгор руу хөдөлжээ. Ламыг буурлуулад буцаж явах замд машин 3 дугуй ээлжлэн буудаж ярга ядахта артаг ар гэрийнх нь хүмүүсийг замын машин цуулгаж явуулаад өөрөө засч сэлбэхээр хоцорч. Эхүд өнгөрөхөд артаг арайхийн дугуйгаа нөхөж дуусаад хөдлөхөд машиных нь бензин дуусаад зогсчихвоо. Хангалттай хийсэн бензин тусалж үлдээгүйд гайхан замын машин хүлээсээр хариу бүрий болгочээ. Уулын хөдлөөр машины гэрэл тодорсоор эмнэлгийн дуудлагын машин ирлээ. Түүнээс бензин аваад арай хийж замдаа нийлжээ. Өнөөдөр ямар их бүтлэхгүй ицснэ бодохоор уур нь хурж машиныхаа рулийг цогсоор хааза тултал нь гიშгэж яв.
Гэтэл яг урдуур нь хаанаас ч юм хархалзан морь буруу ухаад хөлдөө чөдөрч ирчихэд янцхан давхиж өнгөрсөн. Харанхуй шөнө ганц морь яагаад ингэж улаан зам дээр гүйж явдаг билээ гэж бодтол өнөөхмөр дахиад л хөндлөн гархан тэр. Тэрхэн зур ажиглавал нуруун дээр нь бяцхан хүүхэд сууж явна гин. Тэр нь өнөөдөрхөн эмнэлгээс ээжтэй нь хамт гаргаж чад ирсэн инхри бяцхан охин харагдаж тэрхэн зур артаг ухаан алдах мэдэн машины зам дагуулж чадахгүй морилцуулж донсголгол. Нуруугаар нь хар хөлс асгарч хар хөлс асгаруулан давхиж явтал дахиад ал зам тосон нэгэн хүн гүйн ирж буй үзэгдэв. Харанхуй шүн ядарсан хүнийг орхиод явалтай биш. Айж явхад хань болоод надад ч тустай юм уу гэж бодоод хаазаа хастал машины гэрэлд өнөөх хүн улам тодрон харагдав. Гэтэл насан эцлэсэн Ренцэн лам нялх охиныг нь тэрвэрчихсэн гар өргөн замын голд зогсчээ. Дахиад л хар хөлс зутхан сандрахтаа хаазаа тулталн гიშгэж огцом үсэргэн давхтал өнөөх лам өдөөс нь гүйн ирж машины доогуур орчихв гэн. Чихэнд нь бяцхан охиных нь чарлан уйлах дуу сонсдож би охиныг дайраад алчих уу гэж бодож тоормсоо гიშгэж хүртэл үзлээ. Гэтэл жолоочийн талын цонхоор ламын өмсөж явсан цэнхэр дайлан дээл хийсэн үзэгдэж улам тонгой харвал өмнө дугуйнд нь цус хутгалцсан хүний цогцос дугуйнд нь орооцолчихсан харагджээ. Ийм аимшигтай зүйлийг биеэрээ амсаж тэрхэн үед юу бодогдож байсныг хэлж мэдэмгүй. Гэнэт хүчтэй усан бороо шаагаж дугуйныхан цус урсан арилсаар ганц цэнхэр дээлийн тасар хайл орооцолдон салбгансаар байв. Ухаан мэдрэлгүй давхсаар сумын төв рүү орлоо. Маргааш өглөө цагдаа ирээд хүн дайрчалсан гэд баривчлаад явна да. Нялх охин минь эцэггүй өсгөн гэсэн элдв янзын юм бодон шаналсаар хашааныхаа гадна ирэв. Буугаад хаалгаа онгойлгох гэтэл дугуйнд нь орооцолдсон цэнхэр дээл далбагнан хийсэд чадахгүйдээ хаалгаа дайраад орчихв. Гэрийнхээ хаалганд машиныхаа хаалгыг тулган зогсоод галзуу солиотой амтэн шиг үсрэн бууж орлоо. Үс царай нь арзаач сэгсийгээд амар болчихсон нөхрөө дунгармаа гайхан юу болсныг асуухад охин минь амьд байна. Ренцэн лам аваад явчихаагүй байна. Хэмээн учир нь үл ойлгогдох юм ярьж орлон хашгираад байв. Артаг гэртээ болсон явдлыг чичрэн байж ярихад эхнэр нь айж хоёул тэр шүнийг арайхийн өнгөрөв. Өглөө болоход артаг гэрээсээ гарч чадсангүй. 2 хоног иймэрхүү байдалтай байгаад нь дунгармаа санаа зовн нутгийн лам залжээ. Ренцэн ламын сүнс охинтой нь хорогджээ. Охиноо ариун цэвэр өсгөн хүмүүжүүлбэл их хувилгаанд одорч олон хүнд тусыг өргөх болно. Нялх үрдээ Ренцэн лам нэр хайрл хэмээн айлтлаа. Арц хүж уугуулan өчтөч нөө ном айлсны дараа артаг тайтгарч хамаг биенээс нь хөлс асгарч сулран унжээ. Дэд охиноо тоостой гараарч барилгүй өсгөн хүмүүжүүлв. 5 настай охин нь аавыгаа хаана юу хийж явааг тааварлан хэлдэг байв. 10 нас хүрэхэд нутгийнх нь шүдэн дээдэлдэг болж хоолойрын зовлон ирсэн хүмүүс тэднийхээс салхаа байжээ. Одоо ч Ренцэн лам дарих олон хүнд буян болсоор Ренцэн ламын шиирийг хатаасаар явна.